Энэ өвчин бол чимээгүй шинж тэмдэг их бүдэг далд явдаг учраас хүн мэдэхгүй явдаг. Энэ мэдэхгүй байх үедээ бол олон хүнд халдах эсвэл зөвхөн хавтагч ойр дотны хүнтэй энэ халдварыг дамжуулах ийм эрсдэл аюул байдаг юм аа. Тийм учраас шинж тэмдэг бүдэг гэдэг утгаараа чимээгүй дайсан гэж хэлж болно. Тэгээ энийг бол зөвхөн шинжилгээнд эрт хамрагдсанаар бол энэ өвчин илэрнэ. Хамгийн гол нь энэ өвчин маш амархан эмчлэгддэг дутаг учир нь байгаа юм. Өнөөдөр халдвараа эмчлүүлсэн хүн эргээд хавтагч буюу өөрийн дотны хүнээ хамтрагчаа эмчлэхгүй байх юм бол эргээд энэ халдварыг авах юм эрсдэлтэй. Тийм учраас хавтлын илэрлэлтийн хувь бол одоогийн байдлаар 47% байна. Энэ бол чамлалтай тоо. Яагаад гэвэл хавтал сайн илэрж хамтран эмчлэгдээд ирүүл болсон цагт бол цаашаа сайхан дахин халдвар авахгүй аж аргалтай байх үндэс юм аа. Ер нь бол энэ хавтал судал бол социализмын үед бол их өндөр хувьтай байдаг байсан. 90-ад оноос хойш энэ зах зээлийн нийгэм шилжснээс болж хүний их яригдах болсонтой холбогдож хавтлаа хэлэхгүй нуух мөн шинжилгээнд орохгүй цухтан зайлах явдал нь бол ихссэнтэй холбоотой энэ өвчил ихссэн. Тийм учраас хамгийн чухал амьдралын чухал энэ хэсэг болох тэр дунд хэсгээ сайн эмчилж эрүүлжүүлж авах нь бол бидний зорилт болчиход байгаа.